За сайн байцгаана уу? Манай Dark Me podcast-ийн маань шинэ 7 хоногийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүгдээрээ сайхан нааццгаас нөө баярын мэндийг бүгдд нь хүргэе. Дөлөвөн миний би энэ удаагийнхаа дугаарт бас л нэг psychopath, хайрын гурвалжин дөрвөлжинтэй нэг юм эмэгтэй хийсэн хэргийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За тэгээд subscribe дараагүй бол subscribe дараарай. Бид хоёрыг дэмжиж хэргийн талаар комент бид нартай хуваалцаарай. За шууд хэрэг ярьж эхлэе. Хэргийн гол хүн болох Stephanie Lazarus гэдэг эмэгтэй 1960 оны 5 сарын 4-нд төрсөн Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Инглвудд ээж аав болон 2 дүүтэйгээ өссөн. Зарим үед ээж аав нь санхүүгийн асуудалтай үеуд байсан ч гэсэндээ ерөнхийдөө түүний бага нас бол маш энгийн өссөн. Тэгээ сургуультай хичээлдээ сайн зөндөө олон найзуудтай тоглохгүй спорт байхгүй бүгдийг тоглодог. Гэхдээ нэг асуудал нь түүний аав нь бол охиноо хөл бөмбөг, сакс тэгэл ер нь янз янзын спортын тэмцээнүүд дээр нь хурж ирээл дэмждгээс гадна бүр бүх тэмцээн дээр нь ирдэг. Гэхдээ охиноо бүр ингээ хит ихээр хамгийн мундаг нь байх хэвээр айгүйх шаардаж шахамдуулдаг. Илүү сайн хичээ гэл одоо ямар сайн хичээсэн бай аавд нь тэр нь хизээж хангалттай байдаггүй. Тэмцээн болгон дээр нь ирээл тасгалжуулагчаас нь бүр илүү ингээл охин руугаа ойрлол ингэж тгийж гээд тэр нь охинд нь маш их сэтгэлийн тим айгуу дарамттай байдаг. Үүнээсээ болоод аавдаа маш их бахархуулахыг хүсэж ингээд хичээдэг ч гэсэндээ энэ хангалтгүй байдаг учраас аавтайгаа жоохон асуудалтай болоод сүултээ бүр ингээ баг багаар аавдаа дургу болсон гэдэг. 15 настайд нээж аавнаас салах басна хүүхдүүдтэй хэлсэн. Стефани өөрөө 15-тай, 2 дүү нь 13 болоод 11-тэй 2 дүүтэй тэгээд 3 хүүхдүүдээсээ ээж аавгаа айлын сонгож амьдрах вэ гэдгийг асуугаад 2 дүү нь болохоор аав дээрээ харин Стефани бол шууд ээжигээ сонгож ингээд 2 хуваагдсан. Ам бол тавуулаа амьдардаг байжгаад одоо ингээ хуваагдаад 2 дүү аавтайгаа бараг уулзгаа болсон. Тэр нь ерөөхдөө ингээд маш их амьдралтанд том өөрчлөлт гарсан учраас энэ нэлийн сэтгэл зүйд нь бол нөлөөсөн гэж өөрөө сүүлд бол хэлсэн байдаг. За 10 жилийн 1978 онд 18 тадаа төгсөөд University of California Los Angeles гээд UCLA-д хуульчаар сурч эхэлж гэрээсээ нөгөөж сургуулийнхаа дотор байранд бол амьдарч эхлээд тэрэндээ бол өөрөө маш их дуртай хичээлдээ шандан онд сурдаг зөндөө олон найзуудтай болчихсон. За ингэж их сургуулийнхаа эхний жилдээ сурж байхдаа John Rutten гэдэг 2 дугаар курс сурч исэн инженерээр сурдаг залуутай танилцсан ба. Стефани коллежийнхоо саксон бөмбөгийн багт бол тоглодог. Тэгээ Джонны хувьд ч гэсэндээ маш их спортлог, хэд хэдэн спортын багт тоглодог. Хоёулаа фитнесээр хичээлдээ хүнд жингөрөдөг гэх нэлээд спортлог адил төстэй байдлаараа нэгнийгтэйгээ анх танилцаад найзууд болцгоосон. Ерөнхийдөө анхнаасаа л Стефанид бол Джон таалагдчихсан. Тэгээ цаг өнгөрөх тусам Джонд нэлээд талтай болж эхлээд сайн болоод хамаг байдгаараа л нөгөөхдөө ханд өгсөн ч нөгөөх нь тоохгүй болохоор бас тэр хоёр хоёлаа нийлдэг нэг найзаараа дамжуулаад Джоноос Стефани одоо өөрийгөө намайг юу гэж боддог вэ? Сонирхдаггүй гэд асуугаад өөчэй гэж асуулгасан чинь Джон хэлэхдээ тэр бол гоё биетэй гэхдээ жоохон царай муутай гэж хэлээ. Тэр үед бол яг Стефани өөртөө талтай байгааг бол Джон ойлгосон. Тэгсэн хэрнээ Стефанийг сонирхгүй байгаа ч гэсэндээ Джонны хувьд бол эмэгтэйчүүдийн тийм анхаарал байх дуртай. Худлагаасаа ингээл баг зараг сэтгнээд авахгүй эргүүлээд тэгсэн хэрнээ ингээд өөрөө тоохгүй ханд өгөхгүй тэгснээ баг багаар ингээл араасаа гүйлгэж байгаадаа дуртай. Тэгээ удалгүй хэд удаа л найзууд баха гэрт одоо эдэр чинь хамтдаа парадж жагаад тэр хоёр бол үнсэлцсэн. Олон цаг юм ярьж суугаал арай илүү бол тотон болж исэн. Энэ харилцаа нь удах тусам бол Стефанигийн түүнд дурлах нь бол бүр улам гүнзгийржсэн. Тэгээ Джон бол сургуулийн хаан байна. Тэр газар нь дагаал араас нь бараг мөрдөг шахуу явдаг. Өөрөө бодохдоо Джон ингээл надтай бас хаяа ингээд сэднэд идэг болохоор тэсвэлдээ ингээд мөлсцэл арай илүү цагийг өнгөрөөж байгаа болохоор надад ч гэсэн сайн байхаа гэж дотроо бодоод тэд амир эвгүй араас нь даадаг. Жишээ нь Джон ингээд дотор байрныхаа өрөөндөө шүн унтчихад нь нууцаар өрөөр нь оронгуудаа дотор хувцастай унтчихад нь мэддэхгүйгээр харж зогсоод бас зургийг аваад өөрөө тэргээ байнга хадгалдаг нэлээд олон удаа энэ давтагдсан. Мөн Джон сагсаа тоглолцоод нийтийн хувцас солих өрөөлөгөө ороод усанд орох үед нь араас нь дагаж оронгуудаа Джонны хувцсыг нь хулгайлаад тэгээ Джон уснасаа гарч ирээд хувцсгүй шалан зогсох үеэр нь ингээ Стефани хар зогсдог амир үгүй. Джонны хувьд яг өөрийг нь ингэж хараад дагаад бас ингээ ажиллаад байгааг нь өөрөө ингээ гадарладаг. Тэгсэн хэрнээ ерөөсөө ингээ бити намайг ингэдэ гэж дургуцахгүй тэрнээ өөрөө аим ингээ дуртай. Мэдж байгаа хэрнээ мэдхгүй байгаа юм шиг жүжиглээд байдаг. Угаасаа ингээд өөрөөсөө холдуулах дурггүй гэхдээ хит ойртуулах дурггүй тэгээ хүсгүй байгаа ч гэсэндээ хүссэн үед нь одоо яг Стефанитэй уулзъя цагийг өнгөрөө хойлын күтгэхгүй гэхэд бол байнгын тгий гэдэг учраас түүнийг одоо ингээд цапаасандаа шахуу ингээд байлгаад идэг. Тэгснээ өөр ингээд тогтод хараад харцгаад одоо үерхэх гэхээр яг сэтгэлд нь таарах хүн байхгүй болохоор ирээл Стефанитэй цагийг өнгөрүүлж эхэлдэг.
Тэр хоёрын хувьд яг одоо бэлгийн харилцаанд ороогүй гэхдээ бараг л хосууч шиг сүлдээ болж эхэлсэн. Хамтдаа машинаар аялалд гарч ийш дэшээ хамт зугаалж бас Джон түүнийг гэрийнхэнтэйгээ хүртэл танилцуулсан. Одоо найзууд гээд. Тэгээ Джонны гэрийнхэн гэсэндээ Стефанид айгүй ингээд гоё сайн ханддаг болохоор Джон бол бүрч улам илүүгээр дурлаж ирээдүйд бит хоёр гэрлэх юм бол энэ гэр бүлийн гишүүн болох нэ гэдээ айгүй дуртай байдаг. Тэгээ Джонны хувьд ингээл хэсэг сүртэй ингээл уулзаал хамт цагийг өнгөрөөж байгаа л гинт хит хоногоор алга болчдөг өөр хүн амьтандаа уулзаад за нэг иймэрхүү байдлаар ерөөсөө яг албанысаар үерхэхгүй тэгсээр нэг найзууд ч юм шиг үгүй ч юм шиг иймэрхүү байдлаар 2 жил өнгөрөөд дараа нь Джон бол коллежаа төгсөөд дотор байрнаасаа нүүгээд өөр газар амьдарч эхэлсэн. Стефанид ч юм бол дахиад 1 жил сурах үлдсэн байгаа учраас хичээлдээ явсан хэвээр. Гэхдээ түүний толгойд бол ерөөсө Джон л байнга бодогдсон. Бүр ингээд Джонд донттлоо тийм хайртай болчихсон. Джонны хаана амьдардаг хаягийг мэдэнгүүтээ тэдэд хаяа яг гэрт нь одоо гинт очиж уулздаг, тэг гадаа нь хүлээж суудаг, ажилдаг. Тэгээ удалгүй Джон тэр хоёр бол анх удаа тэдний гэрт бол дотны харилцаанд бол орсон. Үүнээсээ хойш 7 хоногт бол хэд удаа Стефани бол тэдний гэрт очиж тэр хоёр бол харилцаанд ордог. Тэгээд л дотн босон ч гэсэндээ Джонны хувьд ерөөсөө Стефанитэй үерхэх бодлого хэвээрээ. Гэтэл Стефани бол дотроо за одоо л миний мөрөөдөл биелхэн бит хоёр одоо ийм дотн болсон юм чинь бараг л хосууд мөнгөсөр хоорондоо ярилцаагүй ч гэсэндээ бит хоёр бол үерхэж байгаа хосуудаа гэж тэрийгэ бодож эхлээд бүр итгэчихсэн. Ингэж Джон Стефанитэй уулздаг, байнга гэр хоорондоо дууддаг хэрнээ өөрөө нэлээд олон эмэгтэйчүүдтэй бол болзоонд явж уулздаг. Дахиад 1 жил өнгөрөөд Стефани бакалавра дүүргээд ерөөсөө би хуульч биш цагдаа болмоор байна гэд карьераа өөрчлөхөөр шийдээд цагдаагийн академид орж бүх шалгалтуудаа бол маш сайн тэнцээд угаасаа айгүй спортлог болохоор хангалттай шууд тэнцсэн. Тэгээд 1983 онд Лос Анжелесын цагдаагийн газар цагдаа болж ажиллаж эхэлдэг. Түүний хувьд багасаа л их спортоор хичээлдэг тул их хөдөлгөөнтэй хүмүүстэй ч их сайн харилцах чадвартай учраас ажилдаа бол аюул сайн гэж сайшаагдчихсэн. Өөрөө угаасаа юмыг хийвэл тултлан сайн хийхийг хичээдэг. 1980-ад оны цагдаагийн газрын ихэнх ажилчид нь бол эрэгтэй. Ер нь хүүсний ялгуурлал маш ихтэй тийм токсик байсан үе ажлын байр бол хүмүүсийн хандлага нь эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн дайтай сайн ажиллаж чадахгүй, тийм ухаантай хүчтэй биш гэж боддог. Ийм токсик ажлын байранд байсан. Стефанигийн хувьд л эмэгтэйчүүд ч гэсэн тэдэн шиг бүгдийг хийж чадна гэдгийг харуулахыг хүссэн. Ажлаа сайн гүйцэтгэж дарга нараараа бахархуулахыг хүсэж байсан. Гэхдээ буруу талаараа бусад эрэгтэй ажилчидтай ойртож ажлын хамтрагчид болохыг бол хичээж эхэлсэн. Бусад эрэгтэй цагдаа нарын голд нь орж нийлдэг сайн харилцаатай болохын тулд тэдний ярьдаг хачаа ачин айрс өнгөөр хүүсээр ялгуурсан тоглоом шулуумд нь инээж хөхөрж бүр тэднийг дагаж эмэгтэйчүүдийг доош нь хийх айрс өнгөөр ялгуурлах эмэгтэйчүүд л ер нь нийтлэг хэрэгүүдийн хохирогчтой гэж доогдох уу хийж залуучуудын нэг болох гэж хичээж эхэлсэн. Тэгээд бас цагдаа юм чингээд өөрийнхөө ажлынхаа эрхээ давуулан хэрэглээд надад хууль үйлчлэхгүйгээс тэрэндээ багтаж машин барихтаа хуурд хэтрүүлж тавхдаг бас хэд хэдэн удаа жижиг сажиг хулгай зэлхийн тийм ер нь бол жижигэн гэмт эргүүдээ хийж баригдахгүй мэдгэдэггүй өнгөрч эхэлж ер нь бол одоо албаны хүчээ уруулан ашиглаж буруу талаар өөрийгөө бусдаас дээгүүр гэж бардаж эхэлсэн. Ингэж ажиллаа хийгээд завгүй байсан ч тэрээр Джонд донсон дондол нь бол яг хэвээрээ тэр хоёр анх танилцаад одоо ингээд 6 жил өнгөрч байгаа. Стефани 26 настай. Хаяа уулзаж ер нь одоо дотны харилцаанд ортогч Джон өөрийг нь бол 100% гэхгүй тоохгүй байгааг хараад дотроо бодохдоо одоо удахгүй Джон намайг л түнд хамгийн тохирох төгс эмэгтэй гэдгийг ухаарах баха. Тийм болохоор жоохон л хүлээчвэл надад бүр мөсөн дурлаж бид хоёр гэрлэж жаргалтай байх болно гэж дотроо ботсон хэвээрээ. Гэвч 1984 онд Джон угаасаа Стефанид мэдгэдэггүйгээр нөгөө олон эмэгтэйчүүдтэй уулздаг. Тэр дундаас 27 настай Джоноос 2 насаар ихч Шерри Расмуссен гэдэг сувлаж эмэгтэйтэй танилцаж уулзаж эхэлсэн ба Шерригийн хувьд бол маш хүүхэн ааштай, бусдад их халамжтай, ажилдаа маш сайн тийм эмэгтэй. Бүр 27 настай байгаа хэрнээ бүхэл бүтэн том одоо эмнэлгийн ажилдаг эмнэлгийнхаа дээд түвшний удирдаг албанд очиж сувлагч нарын тэр бүр том хилцээхэн дараагаар ажиллаж эхэлсэн байдаг. Бас нөгөө Стефани бакалавра хамгаалсан, 9 жилийн сургуульд бол мастрын зэрэгээ хамгаалсан. Маш ухаантай ажиллаж хичээнгүй эмэгтэй. Джонтой бол таал талын таньдаг найзынхаа парын дээр танилцаад, Джон бол түүнийг анхаарал шууд анхны харцаар дурлсан. Тэгээ шууд уцыг асуугаад хоорондоо ярилцаж суугаад л үнэхээр яриа өөрөө маш сайн нийлжсэн болохоор шууд л тэр хоёр бол ерөөхдөө бие биенээ татагдаж хэдхэн удаа болцоонд гараад бараг аль бие ёсоор өөрхөж эхэлсэн.
Ингэж яваад бүр үрхэд хэдэн сар болж ах үеэр нь одоо Стефани мэдэхгүй байхгүй хаяадаа нөө Джон тэр хоёр бол уулздаг. Тэгээд Джоны 25 насныхан төрсөдрөөр нь гинтийн бэлэг барьж пари зохио гэж шийдээд Стефани нөгөө таньдаг найз нөхдөө дуудаад Джонд бэлэг барьсан байхгүй. За ингээд нөгөө парин дээрээ байж хахад бол хүн болгон Джоны шинэ найз охин Шэри гэдэг эмэгтэй мэдхүү гэд зөндөө олон хүмүүс яриад ах үед нь яг тухайн үед яг Джон найз охиндоо болсон юм байна гэдгийг нь бол ойлгосон. Тэгээ шүү Джон л уурлаад хоёлаа яад юм бэ? Бит хоёр өрсдөггүй байсан юм уу? Чи яаж намайг ингэж араар тавьж чадчихэна? Би одоо яах ингэж уурсан чинь Джоны хувьд бол би одоо чамтай хизээж албасаар өрхий гэж хэлж байгаагүй. Хоёлаа бол бүр тийм амар дотн харилцаатай биш штэ. Би чамаас ол ингээ хүнтэй өрхөтэй зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бодож байна гэд ямар ч тийм тоосон шинж бол байгаагүй. Тэгээ тухайн үедээ тэгж муудалцчаад Стефани бол түүнд гомдоод яваад нөө Джоны ээж аав гэрийнхний сайн таних штэ тэгээ ээжтэй нь бол байг яриад одоо Джон бит хоёр үргэлжтэй юм шиг бодсон би бүр Джонд амар хайртай тэгсэн ингээд өөрөөхөндөө үргэлжлээ бла бла гэж баахан ээжт нь гомдлол ярьдаг болчихсон. За ингээд найз охиндоо болцсон гэдгийг мэдчихсэн гэсэндээ мэдээж Стефанигийн хувьд бол тэр хоёрыг бол зүгээр орхих хүсээгүй. Зүгээр ингээд найзууд юм шиг Джоны гэрт ингээд айгүй ойр орхон гинт очиод тэнд ингээд найз охин Шэринд байж ах үеэр өөрийгөө Джоны зүгээр найз гэж танилцуулаад амар муухай юм Джон ч гэсэндээ Шэригээ хүндлээд нэг бол Стефани гэрлөөгөө битээ эргээд тэ надтай дахиж битээ уулзсан болж гэж ингээд хэл хязгаараа тогтоох биш юусээ хизээш тэгээгүй. Тэгэнгүүтээ амар худлаа ингээд яг Стефанитэй зүгээр л ингээд сайн найзууд юм шиг найз охиндоо ингээд танилцуулаад гэртээ бүр ингээд гурлаа хамтдаа цагийг өнгөрөөгд идэг. Джон ингээд түүнийг гэртээ оруулаад найз охин мөхөнтэйгээ хүртэл уулзалаад байгаа болохоор Стефанигийн хувьд тэ Джон эргээд өөрт нь хайртай гэдгээ ухаараад энэ охиноосоо салчих болов уу гэж дотроо бас найзан хിവэр яваад байгаа байхгүй. Тэгтэл нөгөө найз охинтойгоо ирэхэд 6 сарын дараа нь Джон Шэрид гэрлэх санал тавиад тэр хоёр сүү тавьчихдаг. За үүнийг нь Стефани мэдээд бол бүр итгэж чадаагүй. За энэ хоёр бол одоо бүр ингэ салахгүй гэрлээд намайг хайчих юм байна гэдэгтээ бүр ингэ паникнд ороод нэг орой Джоны гэрт очихоор шийдсэн. Тэгээ тухайн үед Джон Шэри хоёр л нөгөө хамтдаа яг амьдардгүй гэхдээ удахгүй хамтдаа амьдрыг төлөвлөж исэн. Гэрт нь очиод бол Джон гэртээ ганцаар байсан. Тэгээ Стефани бол очиод Джонд бол бүр хамаг сэтгэлээ хэлчихэж бүр уйлж бүр бөө юм болж гисэн. Би чамд олон жил ингээ хайртай явлаа. Чамд бүр үнэхээр ингээд би ингээ дасчихсан. Орхиж чадахгүй. Намайг битий ингээд орхиоч дээ. Битий ингээ гэрлээч дээ. Надтай хамт байгаа ч гээ гуугаад уйлаад үүнийг сонсоод Джон бол би юусоо мэдээгүй штэ би чамд тийм сайн хайртай бол юусоо биш гэдгээ болоод анх удаа хэлсэн. Тэгсэн Стефанигийн хувьд амар зайл гаргаад би чамайг өстой яаж мартах вэ? Яагаа мэдэхгүй байна. Гэхдээ нэг 10 байна. Хэрэв хоёулаа хамгийн сүүлийн удаа дотны харилцаанд орвол би мартаж чадах юм шиг байна. Чи надад ингэ туслаач гэж хэлсэн чинь Джон за яг үнэхээр намайг мартахад чинь энэ туслах юм бол гингүүтээ зөвшөөрөө тэр үед бэлгийн харилцаанд орсон. Ингээд Стефани Джонтой сүд бүсгүйхээ араар уулзаж унтсандаа баярлаа. За одоо л энэ хоёрыг ер нь салгах боломжтой юм шалтгаан гаргаж ирлээ гэж бодонгуудаа нэг өдөр Шэригийн ажил дээр бүр ингэ сүртэй амир задгаа хамаг бие гаргасан хувцас өмсөж очингуудаа Шэрид бүх үнийг хэлсэн. Би Джонд хайртай. Бид хоёр удаан холбоотой байгаа. Чамаас ч өмнө бид хоёр уулздаг байсан. Дээрээс нь сайхан бит хоёр бүр чиний араар ингээд Джон надтай унтсан гэдгийг хэлээд би ер нь Джоныг бол орхиж чадахгүй. Хэрвээ би Джонтой байж чадахгүй бол чи байтугай хинч түнтэй байх ёсгүй. Бас хэрвээ хоёр салвал би Джонтой хамт байх болно гэж хэлэнгүүтээ Шэригийн ажлаас гараа явцдаг. За үүнийг сонсоод Шэри шоконд ороод шууд л Джон дээр очиод үннийг асуусан чинь Джон бол тийм юм Стефанитай унтсан. Гэтэ намайг үнэхээр уучлаарай. Би түүнийг намайг мартахад нь туслан гэхээр нь би унтсан. Тэрнээсээ би бол бүр чамд үнэхээр хайртай чамайг алдмааргүй байна гэдгийг хэлээд уучлахгүй ч эхэлсэн. Шэри бол түүнээс салъя гэдгийг бол хэлээд яг ингэ явах үед нь Джоны хувьд бол бүр Шэрид ямар хайртайгаа мэдрээд уучлалт хүсээд маш олон өдөр тэр хоёр бол хоорондоо ярилцсаар байгаад Шэриний юм түүнийг уучлахаар болоо тэр хоёр бол хурмаа хийхээр төлөвсөн хിവэрээ үлдсэн. Тэр хоёрыг салаагүй гэдгийг Стефани бол мэдээд өрмөн 3 сарын дараа болох хിവэрээ байгаа гэдгийг мэдэнгүүтээ за тэгвэл би одоо өөр юм хийн гингүүтээ нөгөө хоёрыг бол бүр дагаж мөрдөж гисэн ялангуяа Шэриг Хөрхи Шэри эмэгтэйгийн хувьд ингээл дэлгүүр орно, гэрлүүгөө явна, ажилдаа явна гэл хаач явсан Стефани түүнийг араас нь дагаж мөрдөж эхэлсэн. Джонтой цуг хоолнд орсон ч Стефани ингээд хажуугийн ширээнд нь суужчихсан тэр хоёрыг ширтээ сууж идэг. Сүүлдээ Шэри ч түүнээс нэлээ айгаад цагдаад хэлээгээ бодонгууд Стефани өөрөө ингээд цагдаа учраас би цагдаа ч юм байна гэж хэлээд бүр ингээд сүрдүүлээд байгаа байхгүй юу? Ер нь чи цагдаад очиж юу ч хийгээд нэмэргүй. Чи надтай яаж чадахгүй гэдгээ ингээд бүр ингээд баартаад
Тэгээ Стефанигийн хувьд ч одоо бүтэн цагаар тэр цагдаагийн ажлаа хийж байгаа ирнэ ингэ жоохон цаг гаргах юм бол тэр хоёрыг дагаж мөрдөг ажилдаа гардаг. Үүнийг нь Джон мэдж байгаа шүү дээ. Сүйд бүсгүйгээр ингээд энэ уулздаг байсан эмэгтэй нь байн гараасан тагаа тэр хоёрыг хүртэл тагаад гэрлүүн байн ирээд байгаа мэдсэн ирнэ хизээж чи бити ингэдэ бит хоёроос холой молоо гэж юусэн уурлахгүй худлаа ингээл найзуудчтэйгээ яваад идэг амир тэнэг. Тэгээ бүр нэг орой Джон Шери хоёр хамтдаа амьдардаг болчихсон. Тэгээ гэртээ байжсэн чинь Стефани орж ирж байгаа хгүй гэрлүүд. Ингээд амар секси мекси хувцалсан за. Тэнгүүтээ Джон ингээд албаар бас өөртөө татгаал одоо би илүү эмхтэй гэдгийг харуулах гад Джоноос нэг асуусан сүд бүсгүйхэн хажууд гисэн миний цаныг вакстаа дөнгөлөөд цэвэрлээд өгөөч гэж гуугаад үлдээгээ явцсан. За тэгсэн чинь хамгийн тэнэг нь Джон тэрийг бүр өнгөлөө цэвэрлээд бэлтчихсэн. Энээс нь болоод мэдээж Шеритэй бол тэрээр нэлээд муудалсан. Тэгсэн Джоны хувьд бол тайлбарлаж байгаа. Үг нь би Стефанид бол юусэн ямар сэтгэл авахгүй би зүгээр л найзуудын хуваар түнтэй ингээд хаяада уулздаг. Чи ямар санаа зовх шаардлага байхгүй. Би чамд үнэхээр хайртай гэдгийг л хэлээд идэг. Ингэж үлдээгээд 2 өдрийн дараа нь бол Стефани тэднийг ирээс нөгөө цанаа авахар эрэхтэй дөрөн туцтайгаа орж ирээд бас буу муугаа ингээд барьчихсан орж ирээд за энэ бүх драма болж байсан ч гэсэндээ ямар тааж 1985 оны 11 сард бол Джон Шери хоёр бол хурмаа маш тайван хийсэн. Стефани бол тэдний хурман дээр ирээл янз янзын асуудал бол ерөөсөө үүсгээгүй. Тухайн тэр хоёр хурмлах үеэр бол Стефани аль болох Джоныг мартахыг хичээгээд өөр хідэн залуучуудтай уулзахыг хүсээд бас дээрэс нь сонинд хүмүүстэй танилцах зар тавьсан. Зар дээрээ бичгтээ би бол маш атлетик 26 настай аялах туртай 9 илэг төгссөн эмэгтэй байна. 21-ээс 31 насны спортоор хичээлэх туртай өндөр хөгжилтэй аялах туртай залуутай танилцсан гэсэн зар. Ер нь бол бараг л Джонтой төстэй залууг болохыг хүсэж байгаагаа ингээд бичсэн. Гэсэн ч ингэж одоо зар тавиад яг өөрийнх нь сэтгэл нийцсэн тийм эрэгтэй гарч ирэхгүй байсан учраас нөгөө Джоныг мартаж чадахгүй хിവэрээ. Тэгээ удалгүйч ер нь ажил дээрээ ингээд маш олон алдаануудыг гаргаж ирээд бас ууртай болж ирсэн. Джон Шери хоёрыг бодхоор л амар хартас ирдээ Шериг үзэн ядаж маш муу зол хийхээр шийдсэн. Джон Шери хоёрын гэрт нь бүр хит хэдэн удаа хаалгын одоо хүчээр онгойлгоод гэрт нь хинч байхгүй багт чинь зүгээр ингээд Шери гэртээ ирсэн чинь том өрөөнд нь Стефани орж ирээ суучсан. Шери ингээл цагдаа дууд шүү гээл айлангуут нөгөөх нь буу муугаа гаргаж ирэнгүүтэл би өөрөө цагдаа байна. Би бараг хүрээд ирчлээ гэж ингээ хэлээд бүр энийгээ сууждаг. За ингээд Джон Шери хоёр бол гэрлээд хэдхэн сар өнгөрч байгаад 1986 оны 2 сарын 24-ний өглөө энгийн нэгэн өдөр эхэлсэн. Өглөөний 7 цагт Джон Шери хоёр сэрээд Джон ажилдаа явж харин Шеригийн хувьд ажил дээрээ өгнө өдөр нь хилтгэл бусад ажилчдаа тавих ёстой байсан чинь яг бэлтгэн материал нь жоохон дутууд улмаг байгаа. Дээрээс нь яг нуруу нь өвдөөд би нь жоохон тавгүй байсан болохоор өнөөдрийнхөө ажлаасаа чөлөө аваад гэртээ амархаар шийдснээ нөхөртөө хэлээд гэртээ үлдсэн. Тэгтэл өглөөний 10 цагт Стефани бол тэдний гэрлүү сэмээрхэн орж ирээд Шери дээд давхарт өрөөндөө хөвтчихсэн. Стефани дээшээ гарч байх үеэр Шери өрөөнөөсөө гараад ирсэн ба яг шууд түүнийг хараад ажлынхаа буугаар Шерийг хоёр чиглүүлээд буудсан чинь оноогүй. Тухайн чоконд орсон Шери бол маш чангаар хашгираад Стефанигийн хажуугаар ингээд зөрөөд гясгүйгээд доошо шатаар буугаад тэдний гэрт нь хулгаан тохиоллын тийм сандрах товчлуур байд юм л да тэрийгээ дарах гэж гүйжсэн чинь Стефани араас нь гүйцэж ирээ тэр хоёр нилээн ноцолдож Шери бол түүнтэй одоо бие хамгаалах гэж нилээн ноцолж байхад Стефани түүний гарыг хазаад дээрэс нь нэг шаазан уваараар толгойг нь хүчтэй цохиж манарсан газар унтсан байх үед нь Стефани шууд буугаараа цээжинд нь буудаж нэмээд хүмүүс сонсогдуулахгүй гингүүтээ бүтээлэг аваад буугаа ороож агаад 2 удаа нэмж Шерийн цээжинд бууцнаар хүүргийн эмэгтэй нас барсан. Гим зэмгүй Шерийн эмэгтэй зүгээр л нэг Стефанигийн түүний нөхөрт ондсон дондолтоосоо гарч чадахгүй хорсож харснаас нь болоод ингэж аймаа алдчихсан. За ингэж алчхаад уул мөрөө даллах санаатаагаар бодож цагдаа болохоор Стефанигийн хувьд бол хэргийн газрыг ямархуу байдалтай байлгахыг бол тухайн үед маш их мэдлэгтэй байгаа штэ. Тийм болохоор энэ бол зүгээр орон байрны хулгай буруугаар эргэж хүн амны хэрэг гарсан юм шиг харагдуулах зорилгоор тэдний гэрээг бол одоо янз янзын эд зүйлсийн газар авч шийдээд гэрээр нь нэлийн янз янзын эд зүйлс хайж хулгай хийж байгаа тийм дүр зурагтай болгож үлдээдэг. За ингэж явж байхдаа бол нөө Шери Джон хоёрын гэрэлтийн баталгааны дээр бичгийн олонгуудаа өөртөө хадгалаад аваад яваад дээрэс нь тэдний гэрээс гараад явахдаа Джон их нэртэй сүү тавихтаа бэлгэлсэн BMW машиныг нь хулгайлаад унаад явсан.
Ингээд тэр өдөртөө бол өдөр нь өнгөрч Жонны хувьд бол Шэри илүү хэд хэдэн удаа залгасан. Гэтэ уцаа аваагүй болохоор нэг санаа зовоогүй. Унтж байгаа юм байл үдэ гэж бодоод оройн 6 цагт бол ажиллаад хараад гэртээ ирсэн чинь машины гараж нь онгорхоо эхнэрийнх нь машин байгаагүй. Бас гэрийнхаа нөгөө тохиоллын системийг ажилуулаагүй. Ерөнхийдөө тэр хоёр дандаа гэртээ байхдаа л ажилуулахгүй. Гэрээсээ гараа явахдаа ажилуулдаг болохоор гайхаал гэрлөөгөө орсон чинь харамсалтай доод давхар том өрөөнд эхнэр нь битүү цусан дунд нас барчсан байдалтай хөвтөж байгааг хараад шууд 911 лөө дуудсан. Хэргийн газар ирсэн цагдаа нарын дунд бол ашгүй Стефани бол байгаагүй. Ингээд цагдаа дөрөвнийхээ ирээд харахад яг л дээрэм тонвол хийж авсан хүн гэрээ эзнийг хөнөөгөө тулгаа игээд явцсан мэт бол харагдчихсан. Хамгийн ихэнд хэргийн сэжигтнийг нөхөр нь байж магадгүй гэд ямартай ч бол шууд цагдаагийн хэлц рүү Жоныг авч яваад байцааж эхэлсэн. Тэгтэл угаасаа өглөө ажилдаа яваад орой ирсэн гэдэг нь бол баталгаатай байсан болохоор түүнийг сэжигтний тоноос л хаассан. Гэхдээ түүнээс хин их нэрт чинь ер нь ийм юм хийсэн байж болох вэ? Түүнийг үзэн яддаг хүн байдгүй. Ер нь ямар нэгэн асуудалтай хүн байгаа юу? Таны одоо бодлоор сэжигтэй гэсэн хүн байна уу гэд асуусан чинь Жонны хувьд л ойлгомжтой штэ. Тэр Стефани өөрийг нь мартаж чадахгүй. Тэр хоёрыг байнга мөрдөөд ялангуяа эхнэр Шэриг нь араас нь байнга мөрдөөд эхнэр нь Жонд байтугай ээж авдаг хүртэл хэлсэн байгаа хгүй юу? Нэг эмэгтэй ингээд одоо манай Жонтой уулзчихсан эмэгтэй миний араас бүр амар дагаж мөрдөөд би ингээд амар айжна гэд ээж авдаг хүртэл хэлжсэн. Энэ болгоныг Жон мэдж байгаа хэрнээ Стефанийг бүр нэг ч үг дуураагүй тийм хүн байхгүй гэж хэлсэн байгаа цагдаа нарт. Эхнэрээ араар нь тавьсан ер нь өмнө нь уулздаг байсан гэдгийг хүмүүс мэдчихвэ гэдгээ санаа зовсон уу яасан ямар ч тач Стефанийг бол юусоо дуурдаагүй. Ингэж Жон түүний нэрийг хэлээгүй улмаас цагдаа нарт бол хэргийг мөрдөхөд хэрэг болгох тустай сэжигтэн юусоо байгаагүй. Угаасаа л орон байрны хулгай байна гэж үзээд хэргийг бол шал буруугаар мөрдөж эхэлсэн. За хэргийн газрын хувьд ярих юм бол Шэригийн өмссөн байсан хувцснаас харуул унтлагын халаад өмссөн байсан болохоор харваас гаднаас цочин бол хүлээд суугаагүй. Тэгэхээр гэрт нь бол зүгээр хүн гинтийн орж ирсэн гэсэн үг. Тэдний байшингийн хажуугийн өршин нь бол өглөөгөр хашгирах зодтолдог чимээ сонсон. Гэхдээ буун дууг ал ерөөсөө сонсоогүй ажиллаагүй. Болохоор гэр бүлийн маргаан гэж бодоод цагдаа дуудаагүй гэж хэлсэн. Хулгайн хэрэг гэж байгаа ч Шэригийн үнэт хэдлүүдээс ерөөсөө алга болоогүй. Яг гэрийнхэн тавилгууд ингээд нурааж байгаа тэр хэсгүүд дээр нь яг дээдлийн тавцан дээр нь Шэри одоо өөрийнхөө зүйлд эмэг бүжөө хийдэг тэр савн байдаг. Тэр нь ерөөсөө оролтоогүй байгааг анзаарсан. За гэрээс нь зөвхөн алга болсон ганцхан зүйл нь тэдний гэрэлтийн гэрчлэгээл байхгүй. Дээрээс нь машин нь бол гаднаас нь байхгүй. Шэригийн биеийн хувьд гэвэл баруун гар дээрээ хүнд хазуулсан том мөр 3 удаа буудулсан, биеэр нь зөндөө хөхрөлт үүснээс харуул алуурчинтай нэлээд ноцолтож тэмцэлдсэн. Толгойдоо хүчтэй цохиулсан гэдэг ийм шархнуудтай. Үүнээс харуул зүгээр нэг хулгайч түүнийг танихгүй хүн хараад зодтолтож алуусан биш, харин ч яг л Шэрийг байгаа болгож дайрсан мэт байгаа тухайн хэрэг дээр ажиллаж байсан ахлах мөрдөгч энэ жижиг деталь болгонуудаа энэ сайдаар нягталж хэргийг үннийг олохыг хичээлгүй шууд л хэргийг хурдан хаах гээд энэ бол орон байрны хулгай байна гэж үзсэн. Уг нь ингээ харахад за үнэхээр орон байрны хулгай юм бол тэ бүхэл бүтэн хүнийг нь алаад ингээ явж байвал яг тэр үнэт эдлэл мэдлэл бас үнд хүрэхээр тийм ийм бүгж байх юм бол хүн авахыг бодно штэ. Тэгэхэд зүгээр л нэг одоо хинт ч хэрэггүй танихгүй хүний хувьд бол тэр хоёрын гэрэлтийн гэрчлэгээ ямар ч хэрэг байхгүй штэ. Ийм жижиг одоо деталууд байхад ерөөсөө тэрийг сэжигтэй байна гэж мөрдөхийг хүсээгүй. Дээрээс нь Шэригийн гар дээрээс хазуулсан мөрийг шинжилж алуурчны ДНК-гийн дээжийг бол авч чадсан. Тэгээд мөрдөгчдийн үзэж байснаар хэргийн алуурчин эрэгтэй хүн гэж бодож исэн болохоор эрэгтэй хүн хазна гэж байгаа сонирхтэй. Эмэгтэй хүн хэрэгтэн байх боломжтой байгааг анзаарсан хэрнээ бас л үнийг одоо дагаж мөрдөөгүй. Хэрэг болсноос хэд хоногийн дараа бол Стефани нөгөө хулгайлж авсан машиныг нь тэр хоёрын гэрээс хідэн гудамжны цаанаа авчиад тавьчихсан. Тэг хурууны хий идрээ бүгдийг арилгаад хайчсан байгаа цагдаа нар олж хараад бас л энийг сэжигтэй байна. Дахин мөрдий хин авчраад тавив гэдгийг ерөөсөө мөрдөөгүй. Энэ хэрэг дээр бол тухайн хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчнөр бол бүр маш дутуу хойроогаал ажилласан. Одоо ингээд Стефани бол хийсэн хэрэгтэй баригдалгүй хэрэгээс мултраад гарчихсан одоо зүгээр ажиллаа хийгээд амьдарч байгаа. Тэгээ араа бодоод нөгөө Шэрийг буудахтаа яг өөрийнхөө ажлынхаа бууг ашиглалтсан болохоор ажил дээрээ би бууга алдсан гэд мэдүүлчихсэн. Бас яг энэ Шэригийн хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгч цагдаагийн хэлцээр яг Стефани ажиллаж байгаа болохоор өөрийнхөө энийг ашиглаад хэргийн бүх файлуудыг нь үзчихэж байгаа. Тэгээ нууцаар ямарваа нэгэн байдлаар Стефанигийн өөрийнх нь нэр нь одоо Шэригийн хэрэгт дурдгдсан байвал тэр болгоныг устгаж арилгаад өөрийгөө Шэригийн хэрэгт холбоогүй түүнийг бараг танихчгүй мэт болгож чадсан. Дээрээс нь Шэригийн гар дээрээс алуурчны ДНК-гийн дээжийг нь авч гаргасан. Тэгээ тэр нь хөлтөөгчөнд байгаа хгүй цадаагийн хэлцээр тэтэлтэй хүрэгчнөөс нь яаж иж агаад
аваад одоо алга болгох ч гэдэм үү ингээ байхгүй болгочдөг Стефани. Ингээд хэрэг гараад хэдэн сар өнгөрлөө хэрэгтэн олдохгүй хിവэрээ Джонны хувьд олигтой эхнэрийнхээ алуурчин олох гэж юусоо хичээхгүй. Харин Шэрийн эмэгтэй ээж аав нь л охиныхоо алуурчныг олохыг маш их хүсэж хөөцөлдөөж ямарваа нэгэн хэрэгт холбоотой мэдээлэл өгсөн хүн 10,000 долларыг амлаж зар тавиад хинч тэн дээр бол ямарч мэдээлэл өгж ирээгүй. Бас ээж аав нь байнгын цагдаагийн хэлт дээр очиод манай охин нас барахаас өмнө нэг эмэгтэй араас нь дагаж мөрдөөд сүрдүүлээд байгаа хүнээс айж гинэ гэд бит хоёрт зөндөө хэлсэн. Дээрээс нь тэр эмэгтэй нь цагдаа эмэгтэй учраас ямар ч цагдаад мэдэгдэхээс айгаад байна гэж бит хоёрт хэлжээсэн. Тэр хүнийг шалгаад өгөөч. Гэтэ манай охин тэр эмэгтэйгийн нэрийг нь бол юусоо биднэрт хэлж байгаагүй учраас бид нар ингээд яг хин гэдгийг нь мэдэхгүй байна. Гэтэ цагдаа нар та нар ингээд шалгаад өгөөч гэж гуйсан боловч тэр мөрдөгч цагдаа нарын хувьд худлаа ингээд хэрэгтэн олдохгүй учраас манай цагдаагийн газрын цагдаа нарыг бүр ингэж одоо худлаа гүтгэх гэж юм. Гингүүтээ ерөөсөө ээж аавд нь ихтгээгүү. Дээрээс нь нөгөө нөхөр Джон хүртэл ийм юм ерөөсөө хэлэхгүй байгаахгүй. Стефани чинь цагдаа эмэгтэй ерөн шалгаад үзүүлнэ надаас салахгүй байсан гэж нэг ч удаа хэлээгүй. Бараг нэрээ Стефани эхнэрийг нь алдсан гэдгийг бараг мэдээд нууцсан юм шиг бүр зарим хүмүүс бодоод гэтээ яг тэрийг мэдж байгаа гэсэн тийм баталгаа бол байдаггүй. Ээж аав нь бол тухайд бодохдоо охин нь өндөр, бие бэлдэр хүчтэй зүгээр нэг хулгайч гэрт нь орж ирээд түүнтэй тэмцээд бүр ингэж алуулахгүй баха. Ямар нэгэн байдлаар одоо яг түүнийг минь алъя гэсэн хүн санаатаагаар ирж алсан баха гэж бүр дахин хилээд нэмэр авахгүй. Дээрэс нь энэ хэрэг 1985 онд гарсан. Тэгээ бүхэл бүтэн 8 жилийн дараа 1993 оны хувьд ДНК-гийн шинжилгээ арай илүү хөгжижсэн. Аав нь цагдаагийн хэлсээр очиод бид ДНК-гийн шинжилгээнийхэн төлбөрийг төлөё. Та нар шалгуулад өгөөч гэсэн ч нөгөөдөл нь хэлэхдээ хэрэг тодорхой хэмжээс цэжигтэй итгээд байхгүй байгаа учраас татгалцсан хариу өгөөд ээж аавын талаас бол хийж чаддаг бүхнээ хийгээд нэмэр байгаагүй. Охиноо санаалцсан хөрхөө үлдсэн. Яг энэ 1990 онд бол бүлэглэлийн дайн болон хотыг самарсан тийм янз янзын өвчний улмаас цагдаа нар бол маш завгүй. Шэрийн эмэгтэй хэрэгт олигтой анхаарлаа хандуулж сайдар шалгах хүн байхгүй явсаар ингээд бүр cold case болоод үлдчихдэг. Ингэж Стефани бол алгын гэмт хэрэгээс мултраа зогсохгүй хамгийн байлаар нь Джон тэр хоёр бүр эхнэр нь ингээ нас орчоод ах чинь хэдэн сарын дараа нь эргээд уулздаг болоод дотн харилцаанд орж бас бүр хаваа эдэрлүү амралтаар хүртэл хамт явсан. Ингэж хэсэг уулзж байгаад бол тэр хоёр салцгаасан. Тэгээд Джон өөр хүнтэй уулзж байгаад дахин гэрлээд Стефани ч гэсэнээ Джоныг мартаад өөр залуутай болцож эхэлсэн. Тэгээ ер нь бол энэ донтолт нь Джон гэхээсөө илүү баг Шэри хөрхөн болохоор нь тэр юм өөрөөс нь илүү гэж бодсон уу? Хатаархсандаа байсан уу? Ерөөдөө баг л хүмүүсийн бодлоор бол Джонд яг угаасаа амар хайртай дундж байгаа. Ялангуяа Шэрийг сонгоод яг суусна нь Шэрийг илүү үзэн ядахт нь хүрсэн баха гэдэг. Ингээд хэрэг гарлаа бүр нэлээд олон жил өнгөрсөн. Стефани ч гэсэндээ хамт ажилладаг цагдаа Скот гэдэг залуутай үерхэж удалгүй гэрэлсэн. Тэр хоёр нэг охин өргөж аваад бүр 50 сайхан амьдраад ажилдаа цагдаагаар ажилласан хിവэрээ баг багаар тушаал твсэж явсаар мөрдөгч хүртэл болчихсон. Хэрэг гарснаас хойш 15 жил бүр өнгөрчихсөн баригдахгүйгээр. За жил ирэх тусам бол ДНК-гийн шинжилгээ бүр маш илүү хөгжөөж арга техник сайжирсны дараа 1990 оны сүүлээр Лос Анжелесийн цагдаагийн газар шинэ нэгж байгуулсан cold case хүүтэн хэрэгүүдийг шалгаж хэргийн материалаас цуглуулсан шүүх эмнэлгийн нотлох баримтуудыг судалж ДНК-гийн шинжилгээг нягтлж дахин хийж эхэлсэн. За тэгээд яг 2004 онд бол ДНК-гийн аналист хийдэг мэргэжилтэн Jennifer гэх эмэгтэй Шэри эмэгтэйн хэргийг сүхэж шалгаж байгаад хэрэг гарах үед ер нь маш олон алдаа дутагдал гарсан байгааг бол анзаарсан. Хэрэгтний нөгөө хадснаас нь гаргаж авсан ДНК дээж нь алдагдсан байгааг олсон. Гэсэн ч Jennifer сайтар шалгаж байгаад ДНК-гийн нөгөө том индекс системнээс нь хэрэгтний шүлс нь эмэгтэй хүнээс гаралтай гэдгийг нь олж мэдсэн байна. Баг багаар бол одоо эргэж сэргээх одоо аргыг хайж судалж эхэлсэн. Тэгээд анхны хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч байсан. Мөрдөгч нарын гаргасан хулгайн хэрэг бас хэрэгтэн эрэгтэй хүн гэсэн онолыг бол ингээд буруу гэдгийг нь олж мэдчихсэн. Тэгээд хохирч эмэгтэйг одоо нэг эмэгтэй араас нь дагаж мөрддөг байсан гэдгийг нь олж мэдээ. Тэр ээж аав нь хэлжсэн бүх хөдөлгөөдийг нь уншаад хэрэг дээр ажиллаж байсан тэр мөрдөгчдөөс нь одоо энэ мөрдөөд байсан эмэгтэйг энэ үнийг сайн шалгаж үзсэн юм уу гэдээ асуусан чинь яг хөө тэр ээж аав нь тийм хүм яриад байсан. Гэтэ тэр эмэгтэй хохирчийн нөхрийнх нь экс найз охин байсан юм билээ гэж Стефанийг бол мэдж байгаа. Джонтой үргэлжлэх байсан гэдгийг. Энэ хэрэгтээ бол тэр ямар ч хамаарлахгүй хэрэгтэн бишээ. Бид нар шалгаад энэ бол ялцчгүй хулгайн хэрэг бас хэрэгтэн эрэгтэй хүн байсан учраас тэр эмэгтэйг ерөөсөө шалгаагүйгээ хэлсэн.
Ингээд тэрийн Jennifer-ийн мэрэгчлэлтэй эмэгтэй хэд хэдэн мөрдөгчдөөс энэ нэрийг дахиж сөхөөд хэдүүлээ шалгаж үзье гэж хэлсэн чинь ерөөсөө хамтран ажиллах хүн олдохгүй байсаар 5 жил өнгөрчихсөн. Харин 2009 онд л Jim болон Pete гэх хоёр мөрдөгчөд бол Jennifer-тэй хамтран ажиллахад зөвшөөрч Sherry эмэгтэйн хэргийг ол сөхөж мөрдөж эхлэхдээ ер нь бол зөндөө алдаа дотоодол байгаа хэрийг сайдар шалгаж үзэх хэрэгтэй юм байна гэж шийдсэн баа. Ингээд ажиллаа эхлүүлсэн. Тэр хоёрыг харснаар бол энэ бол санаатай Sherry-г онилж алхахаар шийдсэн хэрэгтэн хулгайн эрэг гэж цагдаа нарыг албаар төрөлдүүлэх гэж үлдээсэн байна гэж тэр хэргийн газрын яг тухайн авсан зургнуудыг ол үзээд өөрсдөө дүгнсэн. Тэр зургнуудыг үзэж байгаад ер нь бол хэрэгтэн гэмт хэргийн тал дээр их мэдлэгтэй гэж үзээд магадгүй тэр сэжигтэй байх магадлалтай гэж ярьжсэн цагдаагийн ажилтан эмэгтэй энэ эрт холбоотой байж магадгүй гэж илүү бодож эхлээд наривчлаа шалгаж байгаад уг нь бол нөгөө Stephanie өөрийнхөө нэрийг Sherry-гийн хэргийн файлуудаас нь нэлийн хасаж арилгасан штэ. Тэгсэн хэрний нэг юм үлдээчихсэн байсан нь Stephanie Lazarus гэдэг эмэгтэй Sherry эмэгтэй нөхөрийн X найз охин байсан гэдэг нь бол яг тэр файл донд нь байсан учраас за энэ бол бүр ингээд Stephanie Lazarus-ийн ингээд нэр нь гараад ирж байгаа байхгүй юу. Ингээд Stephanie-г одоо хаана байгаа гэд шалгаад үзсэн чинь нэртэй. Яг энэ одоо мөрдөгчний тэр хэлцээг нь хамтран ажилладаг мөрдөгч 50-аад насны Stephanie-г гэж мэдсэн. Тэгээд тэд бүр ингээд шоконд орсон. Бүр ийм олон жил шийдэгдээгүй байгаа хэргийг шалгаад хэрэгтнийг ингээд баг багаар ингээд хайгаад сэжигтэй итгээд нь хамтран ажилладаг мөрдөгч ингээд эмэгтэй байна гэдгийг мэдээж төсөөлөөгүй байгаа. Тэгээд тэд ямар тач нөгөө алдагдсан хэрэгтний ДНК дээжийг нь бол эргэлж сэргээж чадсан юм лээ. Тэгэхээр одоо бол тэдэнд энэ хэргийн хэрэгтэн бол Stephanie гэдгийг батлах нэг зүйл бол Stephanie-гийн ДНК-гийн дээжээс нь аваад тэр хэрэгтний ДНК-тэй харьцуулж үзэх хэрэгтэй болсон. Тэгэхээр мэдээж шууд Stephanie дээр очиод бид нар та нарыг шижилж байна. Ингээд ДНК-гийн дээж өгөөч гэхээр мэдээж хүн өгөхгүй штэ. Тийм болохоор арга зал хэрэгжилж байгаа. Тэгшний багийнхан бол Stephanie-г араас нь сэмэрхэн дагаж эхэлсэн. Тэгээ нэг өдөр Stephanie Costco-г дэлгүүрээс ундаа уугаад одоо хүнсээ цуглаачаа гарч явж агаад ундааныхаа савыг хогийн савнд хаяхт нь ууж исэн тэр соргуулийг олж авснаар ашгүй ДНК-гийн дээж нь авах боломжтой болоо шууд шинжилгээнд явуулсан ба. За ингээд шинжилгээний хариу гарсан чинь Sherry эмэгтэйн алуурчны ДНК-тэй 100% Stephanie-тэй таарж бүхэл бүтэн 25 жилийн дараа ингэж хэрэгтэн баригдсан. Одоо ингээд Stephanie-г яаж баривчлах вэ гэж бодож байгаад яг Stephanie ажил дээр ажиллаж байгаа хгүй. Тэгээд шууд ингээд хэрэг толботойг бариг ингүүт өртөгч хүн чинь байнгын буутаа явдаг. Тийм учраас бас эргүүлээд гал нээж магадгүй аюултай гэж үзэнгүүтээ арга байсан. Тэр нь сэжигтнээс сэжиглэгдэж байгаа. Нэг бол одоо ямар нэгэн мэдүүлэг авахар хүмүүсийг дуудсан үедээ тэр байцаалтын өрөөлөө оруулахад бүх мөрдөгч цагдаа нар бууга гадаа үлдэх ёстой байдаг. За тийм болохоор Stephanie-г хэргийн сэжигтнээс байцаалт аваад өгөөч гэж худлаа жагаад Stephanie тэр байцаалтынхаа өрөөлөө дууддаг. Мөрдөгч бол багаар Stephanie-гаас John болон Sherry-гийн талаар асууж эхэлсэн. John-тай анх яаж танилцсан бэ? Хэр удаа уулзсан бэ? Хизээ анх танилцчихсан бэ гэх мэтчлийн асуултдаг асуугаад бол John хин гинэ гэж мэгэл бүр амар сайн мэддэг олон жил араас нь дагаж мөрдсөн донтсон байсан хэрнээ мэдгүй юм шиг жүжиглээд аль болох ингээл ухаантай хариултууд өгч байгаа юм шиг ингээл бодсийгээл 50 хариулт өгж байгаа юм шиг жүжиглэж байгаа хэрнээ ингээл амар олон жилийн өмнө уулзчихсан штэ. Sherry-гийн талаар асуусан чинь мэдгүй би уулзчихсан билүү үгүй л бараг уулзчихсан баха гэж мэгээд тэгээ бүр ингээл ашуулаад удаан асуугаад авах үеэр нь бол за энэ нэг л биш болоо явчихлаа гингүүтээ би ажиллаа хийж байцаалт хүнээс авах гэж орж ирсэн болохоос ш би байцаалт өгөх гэж орж ирээгүй би ямарч буруу та наруудаа намайг алуурч юмжуудад байгаа юм уу гэх бүр ингээ гайхаж яснаа өмгөөлөгч ахыг хүсэнгүүтээ өрөөнөөс гарах гэх үед нь Sherry-гийн үхэл буруутай гэж үзэж байна гэд түүнийг баривчилсан. Хэргийн шүүх хурал бол 3 жилийн дараа нь болсон. Түүнийг бол буруутай гэдэг нь тогтоогдоод 27 жилийн хор хайлыг авсан. Тэрээр одоо болтол шоронд бол хоригдож байгаа. Тэгээ 2023 онд давж заалах боломжтой болж чадсан юм лээ. Тэгээд тэр нь амжилтгүй болсон. Одоо бол яг 12 жил шоронд хоригдчихсан байгаа. Цаашдаа дахиад 15 жил суух хэрэгтэй. За ингэж нэг юм одоо ямар ч гин зэмгүй хинт ч гим хор хийгээгүй зүгээр л нэг залуутай танилцаж үргээд хайртай болоод хурмаа хийсэн биш Sherry эмэгтэй ингэж бүр амь насаараа хохирсон ямар ч буруу зүйл хийгээгүй хэрнээ ингээд юучгүй болоод ээж аав нь шар махтагаа хатаж нөгөө амжилттай карьертай байсан ингээд бүх зүйл нь нуран унж хороод л хийдэр байхгүй болсон бахад Stephanie-гийн хувьд бол зүгээр л нэг одоо John-ыг мартаж чадахгүй магадгүй Sherry-д одоо хатаархсандаа болоод түүнийг алангуудаа хэрэгт баригдаа
чадаагүй. Тэгээ суулж өлөөдөө дээрээс нь бүр цагдаагийн ажиллаа хийгээд мөрдөгч болж тушаал дэвшээд нөхөртөө болоод хүүхэдтэй болоод Джонтой эргэж уулзсангуудаа дараагийн удаанд Джонтой салаад зүгээр мөр мөрөө хөөгөөд явцсан гэхээр бүр голд нь ширэл бүр амар хохирч үлдсэн санагдлаа энэ хэрэг дээр бүр амар ингээд уур хүрлээ. Хоёр дахь хамгийн амар уур хүрсэн юм байна. Джон бүр яагаад тэр Стефанийг цагдаа нарт хэлж өгсөнгүй, яагаад Стефанийг сэжгэлсэнгүй вэ? Технэр нь асуурсан байхад хэдхэн сарын дараа зүгээр Стефанитэй эргэж уулзаад үерхэд амралт хаваа идрлээ хүртэл яваад бүр тийм амар хайртай байсан эхнэр нь бүр гэрлээд хэдхэн сар болцсон байхад нь хүнд алуусан байхад чинь юу ч болоогүй юм шиг тэр амар араас нь мөрдөж мөшгөөд эхнэрийн дормжлоод идэв байсан. Стефанитэй эргэж уулзаад явж идэг гэхээр бүр амар хүүгийн залуу санагдлаа. Тэг хүүрхий Шэригийн ээж аав нь бол нэлээд бүр байдаг чадлаараа ингээд охиныхоо алуучныг олох гэж тэмцэн бол чадаагүй. Дээрээс нь Стефани барьдаж одоо хэрэг бөөсөр ингээд шийдэгдэхээс өмнө аль хэдийн нас борччихсан юм билээ. Тэгэхээр охиныхоо хэрэгтэй хэм байсан. Яагаад охин нь ингээд алуусан гэдгийг олж мэдэж чадаагүй байжгаад нас борцгаачихсан амар харамсалтай. За тэгээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногийн гэрлийн дугаар тэгдүүлээ эргээд уулзцгаая. Баяртай. 저 떠져선 저